За. Уг нь энэ хуулийг анхнаас нь дэмжиж санаачлагч өргөн барьсан гишүүдийн нэг байгаа юм. Нийтдээ 13 их наядын гадаад зээллэгтэй энэс 6.2 нь газрын тосны үйлдвэр дээр байгаа. Тэгээ энэ үйлдвэрийг бол 28 оны 1-р улиралд багтааж ашиглалтанд оруулах чиг үүргийг байнгын хорон дээрээс өгсөн засгийн газар тэндээ ажиллаж байгаа болов уу гэж бодож байгаа. Гэхдээ нийслэлийн төсөл нь ороод ирэхээр энэ хуулийг эргэлзээтэй итгэл төрүүлэхүйц биш болгочихж байгаа байхгүй юу? Тэр Сэргэлэн Баатрын холбоотой компани энэ сэлб дэд бүтцээр бас ажил авцсан явж байгаа юм биш. Энэ саяны тайлбар хэлдэг даваа далаа дээр ч гэсэн тэр эхнэрийнх нь компани туулын хурдны зам дээр бас 20 тэрбумыг авцсан явж байгаа байхгүй юу? Тэр ийм одоо эргэлзээтэй байгаа үед энэ хуулийг батлах уу? Энэ ажлын хэсэг дээр болохоор сэлб дэд бүтцийг дэмжээгүй юм байлээ шүү дээ. Буцаагаад босгоод ирсэн. Тийм болохоор хууль санаачлагч нар дахиж ярилцуул яасан. Хэдэн энэ хуулиа буцааж татах санал гаргаж байгаа. Манай намын гишүүдээс бол энэ хуулийг буцааж татах санаачлагаа гаргацсан байгаа. Хамт өргөн барилцсан гишүүдээс нь. Тэгэхээр их хурлын дарга энэ дээр ямар хуулийн гаргалгаа байгаа юм? Энэ дээр дахиж хууль санаачлагч нар ярилцуул яасан гэж би бодож байна. Газрын тосны үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Энийг бол ашиглалтанд оруулах ёстой. За энэ дээр эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг хариулнаа. Ажлын хэсгийг халтчих юм билээ. Жокер алдарч авахлан гişүн. Одоо ингээ 3 чухал төсөл орж ирсэн. 3-аас салгаад явж болох уу болохгүй гэж байна. Эдийн засгийн байнгын хороо бас энэ дээр ямар хариулт өгөх? За алдарч авахлан гişүн ажлын хэсгийг халтчих энэ дээр хариулъя. Хэсэг авах шүү дээ. За дараад нь ер нь бол хууль санаачлагч нарийн засгийн алтан шагаа гишүүн бас хариулт бэлдэж байгаа. Дамжны сайдыг бас дуудъя. Дамжны сайдын гишүүн асуултанд хариулнаа орж ирээрэй. Хууль санаачлагч нар бол аль шатанд татж болно гэсэн хуулийн залт байгаа. Гэхдээ энэ хуулийг татах юм бол Эрдэнэ бүрэнгийн нэг захиргааны станцын асуудал за нөгөө газрын тосны үйлдвэрийн асуудлууд бас дагагдаж татагдаад нөгөө бидний зорж ирсэн ажил маань одоо бас хүндэрнэ гэсэн би бодолтой байна. Тийм учраас одоо энэ төвшин төрөө явцсан юм чинь санал хураалтаар асуудлаа шийдээд явчвал яасан бэ? Бидний зүгээс бол заавал одоо тэр сэлб төвийг оруулна гэж шахаагүй шүү дээ. Манай ажлын хэсэг бол хасаж оруулсан. Тэгээ их хурл дээр одоо босгоцсон байлээ. Тэгээ энийгээс та бод энэ их хурлын санал хураалтын төвшин шийдэх болцоотой. За хууль санаачилсан гишүүд бол 3 төслийг оруулж ирсэн. Сэлбтэй хамт. За ингээд ажлын хэсэг дээр сэлб хасагдаад байнгын хорон дээр орж ирсэн. Байнгын хороо дэмжээд хасцаа. Ингээ 2 төсөл. Эхний 2 тэр Эрдэнэ өрн нефтийн үйлдвэр 2 ингээд байнгын хорон дээр дэмжигдээд ингээд чуулган дээр орсон. Харамсалтай чуулган дээр одоо буцаагаад босгоцсон. Байнгын хорон дээр хассан сэлбийг одоо чуулган дээр ингээд босгоцоо. Тийм учраас байнгын хороо дээр энийг одоо босгосон гэд түрүү бас гишүүдийн асуулт юунд дурддагдж байсан учраас бас энэ дээр тодруулъя. Чуулган дээр босгосон асуудал байгаа шүү гэдгийг. Энэ хуулийг буцаагаад энэ хотын орлогч Сэргэлэн Баатрын одоо хувийн ашиг сонирхол бүхий компани сэлб дэд бүтцэд орцсон байгаа. Даваа далаа таны ч гэсэн сонирхол өмнөх төсөл дээр чинь байгаа. Тийм учраас энэ хуулийг санаачлагч гишүүд буцаж хоорондоо зөвшөлдсөх тийм боломжийг олгож өгөөч. За бид нар бас гишүүдийн санал түнтгэлтэй хандж байна. Хувь санаагчтай бас ярилцсан. Хэрвээ хуулийн дэгийн хуулиар боломж байвал ажлын хэсэг болон хувь санаагчтайг зөвшөлдсөх цагийг нэг өдрийн хугацаатай нэг завсарлага өгөөч гэж хурлын дарга хүсэж байна. За мөнгө баясгалан гишүүн бол хууль санаачлагчд нь яг энэ сэлбэтэй холбоотой асуудлаа татчихвал яасан юм бэ гэсэн санал гаргаад байгаа. Манай хууль санаачлагч наран засгийн алтан шагаа гишүүн Баяр Сүрэ бас илэрхийлэх үн дээ. За баярлалаа. Энэ өөрөө их өндөр ач холбогдолтой хуулитай олон жил яригдж байгаа авсан зээлээ ашиглах стратегийн бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулах Улаанбаатарын хотын өмнө тулгамдсан олон асуудлуудыг одоо шийдэх ийм хууль байгаамаа. Тэгээд ажлын хэсгийн дарагтаа бас Байр Суурь нэг байна. За мөн одоо хамт өргөн барьсан мөнх хэсгэлэн гишүүн ийм одоо санал гаргаж байна. Тэгээд
зөвшөлдсөх, дахиж ажлын хэсгийг хуралдуулах завсарлага авъя гэсэн юм. Бас ойлголцоо зөвшөлдсөд явах хэрэгтэй байхаа тэ энэ дээр та бүхэн хоорондоо нэг сайн ярилцаад бүлгийн дарга нар бас ярилцаад тахгүй юу? Монгол улс бол яа харахгүй төсвийн тусгай шаардлагатай тогтвортой байдлын тухай хуультай ийм улс орн. Тэнд эдийн засаг төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг хооронд нь уялдуулж тогтворжуулдаг хязгаарлалтуудыг хийж өгсөн. Энүүнийг барьж ажилддаг. Гэхдээ биднээс энэ улс орны хөгжлийг хангах зайлшгүй шаардлага байгаад байгаа юм. Тийм учраас том бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Улсын төсвийн зарлагын 20%-тэй тэнцэх хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэрийн маань төсөв төртөг тэгж гарч ирж байгаа. Бүтээн байгуулалтын ажлынх нь өртөг. Тэгэхээр энийг тэр тусгай шаардлаганд нийцүүлээд явна гэхээр зэрэг ажил 20-30 жилээр үргэлжлэхээр ийм дүр төрх байгаа. Бүгдээрээ энэ байдлаа мэдж байгаа. Тийм учраас энүүнийг ингээд түгжичгээд өөрсдөө байгаад байх юм уу? Эсвэл энэ хууль зүйн хувьд нь авч үзэж өрийн удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, тэр хөгжлийн банкны тухай хууль этергээд энэ холбогдох хуулиудаа өөрчлөлт оруулад өөрийнхөө үйл ажиллагаагаар анхны хөрөнгө маань өгчөж чадах ийм аж ахуй бизнесийн чиглэлтэй том бүтээн байгуулалтын ажлуудаа зээл юмнуудаа авч ашигладаг тэрийн засгийн газар хоорондын гэрээ хэлцээрээ сойрхон баталж хаад зээл авч байгаа талын хөгжлийн банк нь зээл олгож байгаа талын банкнууд нь хоорондоо гэрээгээ хийгээд үндсэн аж ахуйдаа зээлээ өгөөд явдаг ийм хэлбэрээрээ явах юм уу гэд бидэнд бодох юм маш их байгаа. Өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал бол аль нэг хүн лүү буруу өгөх янзгүй. Хуулийн төсөл өргөн баригч нар 3 төсөл дээр энэ хуулийг үйлчлэхээр нэг удаагийн үйлчлэлтэй хууль оруулж ирсэн. Мэргэжлийн байнгын хороо ажлын хэсэг хэлцүүлэгт бэлтгэх ажлаа зохион байгуулахдаа нэг төслийг нь хассан юм аа. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр анхны хэлцүүлгийн үеэр их хурлын гишүүд мэргэжлийн байнгын хорооныхон санал дүгнэлтийг анзааралгүйгээр уг унагсан асуудлыг босгоод ирсэн юм аа. Тэгээ одоо өнөөдөр энэ асуудлыг чи эргэцсэн хувьд нь авч үзээгүүл төсөл өргөн баригч хуулийн төслөө хэлцүүлгийн альж төвшин татаж авч болох ганц заалт байгаа. Тэрнээс хуулийн төсөл дотроос тухайлсан заалтыг татдаг ийм эргэцсэн зохицуулалт байхгүй. За гэхдээ нэгэн тийм улс орны аюулгүй байдалтай холбоотой том бүтээн байгуулалттай холбоотой цаг хугацаа алдамгүй шийдвэрлэх ёстой асуудал байгаа учраас Монгол Ардын намын бүлэг эрх нэгдэх өдрийн хурлаараа энэ асуудлыг нэг дахин авч үзээд тэгээ одоо 4 дахь өдөр эцсийн хэлцүүлгийн дуусгуулъя гэсэн ийм бодолтой байна. Тийм учраас ажлын одоо 4 өдрийн завсарлах хүсэж байна. За харахгүй нэлээд сайн хэлэлцэж байж шийдэх ёстой асуудал баха. Гişүүд олон талаас нь байр сууриа илэрхийлж байна. Мега төслүүдээс хөдөлгөх, хэрэгжүүлэх хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж бүтээн байгуулж эдийн засгийн үр өгөөжийг хүртэх эрчим хүчний тусгаар тогтнолоос олж авахд бас Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаастай чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж монголчууд бас өндөр үнэтэй газрын тос гаднаас биш өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө бас хямд үнэтэй газрын тос бензин шатхуунтай болох асуудал чухал байгаа. Тийм болохоос олон талаас нь харах хэрэгтэй баха. Ардын намын бүлэгт ирэх пүрэв гарагийн 10 цаг хүртэл завсарга өглөө.